Сайн байна уу? Намайг Батмаг Хогтой Ганчин гэдгээ 2016 оноос хойш бүлгийн багшаар тасалбаргүй 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш байна. За сургуулийн өмнөх боловсролын 2-5 нас бод зам төлөвийн хуудыг сониуч юмыг турших учир шалтгааныг асууж яагаад гэдэг асуултыг тавьж хэлдэг ийм насны хүмүүс байгаамаа. За энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан бол хүүхдийн цайлган инээмсэглэл тэдний асуулт бодол мөрөөдөл бүхэн цэвэр тунгадаг байдаг. Тэгээд тэр хүүхдийн баярлаланд олдох тэр мөч нандин мэдрэмжтэй холбоотой гэж би үздэг. Цэцэрлэгийн багш болзолт уралдаанд оролцогч багш Ганчимэг. Хүүхдийн хөгжлийн ялгаатай хэрэгцээнд тулгуурлан чиглүүлэгтэй тоглоом үйл ажиллагааг зохион байгуулан тохируулга хийж төлөвлөн хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүүхдийг сурах үед нь ахиц гаргахыг зорин ажиллаж байна. Нас сэтгэхүй онцлог тохируулан сургалтын хэрэглэгдэхүүн тараах материал хийж чиглүүлэгтэй тоглоом үйл ажиллагаанд ашиглаж байна. Энэ хичээлийн жилд зохиолд суурилсан арга зүйг 12 дугаар сараас 2 дугаар сар хүртэл туршиж хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм а. Сургалтын чиглэлүүдийг нэгдмэл байдлаар уялдуулан хүүхдийн сонирхол сэдлийг нэмэгдүүлэн танин мэдхүй хэл яриа нийгэмшгүн бүтээлч чадварыг зэрэг хөгжүүлдгээрээ онцлогтой. Зохиолд суурилсан арга зүйг туршин хэрэгжүүлснээр гарсан үр дүн зохиолын баатрыг зургаар илэрхийлж зурах, зохиолын дүрд тоглох, өөрийн санааг чөлөөтэй илэрхийлэх, үйл явдлыг дарааллын дагуу ярих, ажиглалт харьцуулт хийх чадвар нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Аймгийн математикийн мэргэжлийн хөгжлийн бүлэгт 2023-аас 2024 оны хичээлийн жилээс эхлэн одоо хүртэл хамрагдан өөрийн сайн туршлага болох шоон аргаар хүүхдэд цифр таниулах, урт нь альваа сайн хөгжүүлэх үйл ажиллагааг аймаг сундын нийт 39 багшид түгээн дэлгэрүүлж туршлагаа хуваалцсан ажилласан. Мөн аймгийн математикийн захим хуудсанд 10 хурууны аргаар бодож сурыг, шоог орхиж тоолон тохирох цифрийг хайчлах, тоглоомын аргаар явуулсан сургалт үйл ажиллагааг багш нарт түгээн дэлгэрүүлж ажилласан. Математикийн мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллаж байх хугацаанд шилдэг 10 багшийн нэгээр шалгарлаа.